Элвис Пресли 1935 оны 1-р сарын 8-нд Америкийн нэгдсэн улсын Миссисипи мужийн Тюфело хэмээх жижиг хотод мэндэлжээ. Тэр эхрүүдийн нэг байсан бөгөөд харамсалтай нь түүний ихэр ах амьгүй төрсөн учраас Элвис гэрийнхээ ганц хүүхэд болсон юм. Элвисийг ердөө 3 настай байхад түүний эцэг жижиг хэрэгт буруутгагдсан шоронд оржээ. Ингээд гэр бүлээ ганцаар тэжээх болсон их нь ажил олохын тулд хөдөө тосгон руу нүүсэн байна. Тэнд ажилчид ажил хийж байхдаа нэгэн аялгаугаар харилцан дуулдаг байсан нь хожим бүлүүз хэмээх хөгжмийн урсгалын эхлэл байлаа. Энэ бүхэн Мемфис хотод өрнсөн бөгөөд тухайн үед хөгжмийн төвгийгддэг газар байв. Ийм соёлд өссөн Элвис багаасаа харь арснуудын хөгжмөд гүнд орлжээ. Ялуу амьдралтайч ихэнх хүүгээ баярлуулахыг хүсч 11 насны төрсөн өдрөөр нь хуучин акустик гитар авч өгсөн нь хожим домогт дуучны гарал үүсэл болсон юм. Гэвч Элвисийн эхлэл амар байсангүй. Олон тэмцээн шалгалтанд унаж хүсэл мөрөөдлөө биелүүлж чадахгүй явах тусам ээждээ улам их санаа зовдөг байв. Ингээд ээжигээ төрсөн өдөрт зориулж дурсгалын дуутай жижиг цомог бичүүлэхээр $4 төлөн студид иржээ. Тэр үед дуулсан My Happiness хэмээх өөрийн зохиосон дуу нь ээжийнх нь биш харин студийн нэгэн залуу эмэгтэй ажилтны сэтгэлийг илүү хөдөлгсөн байна. Эмэгтэй гайхалтай баллад дуучин алдаж болохгүй хэмээн бичиж тэмдэглэлийг компани захиралд өгсөн ч захирал бүтэн нэг жил үл тоосон аж. Баллад гэдэг нь уянгийн аяс бүхий өгүүлэмжтэй удаа хэмнэлттэй дууг хэлж байгаа юм байна. Тэр нэг жил Элвис өдрийн цагаар ачааны машины жолооч хийдэг байсан ч шөнөдөө тайзан дээр дуулж мөрөөдлөө орхиогүй юм. Эцэст нь захирал хар арстны өнгө аясаар дуулдаг царайлаг цагаан дуучин гэсэн санаа түүний толгойд орж Элвистэй холбогджээ. Элвисийн бичсэн анхны дуу нь That's All Right-ийн өөрийн хэм маягтай хувилбар байсан бөгөөд радио ганцхан удаа цацсан ч үзэгчдээс гал мэт хариу авч алдар нэр нь өсөв. Нүүр царай нь хараахан ил гараагүй хатал ийм их амжилттай байсан учраас захирал хэрвээ түүний дүр төрхийг гаргавал бүрч том од болно гэж боджээ. Элвисийн дүр төрх олон нийтэд анх удаа гарсан даруйда таамагласан зүйл биелээ оллоо. Лайв тоглолт дээр түүнийг харсан залуу бүсгүйчүүд шууд л дурлаж байсан юм. Түүний хар нүд нь гүнс өдөр шиг нууцлаг харагддаг бөгөөд нүүрний хувирлан ширүүн хатлаа онцгой мэдрэмж төрүүлдэг. Бас дээрэс нь иршүүд байдал зэрэг нь радионоос сонсогддог хоолойноос төсөөлхийн аргагүй өөр байв. Түүний хүчтэй уян хатан бүжгийн хөдөлгөөн бүсгүйчүүдийг бүрч улам татдаг байлаа. Тухайн үед энэхүү хөдөлгөөнийг нь резенэн ташаа гэж очилдог байв. Бүдүүн өргөн өмөдтэй бүжиглэх нь нэг талаар секси, нөгөө талаар хөгжилтэй онцгой уур амьсгал бий болгодог байв. Үүндээ бол тэр зүгээр л химнэлийг мэдрэх өөрийн аргаараа бүжгэлдэг байсан аж. Интернет байтугай телевизч төдийлөн түгээмэл биш байсан үед бол Элвисийн нэр хүнд тухайн бүс мундагтаал алдартай байв. Телевизт ч бараг гарч үзээгүй учраа түүнийг танихгүй хүн олон байсан. Гэхдээ түүнийг нам гүм ажиглаж явсан нэгэр байсан нь хожим түүний амьдралыг эрс өөрчилсөн Том Паркер юм. Паркер Элвис гайхалтай санал тавьж өөртөө татсан байна. Элвис Паркерийн том мөрөөдөлд итгэж түүнтэй гэрээ байгуулсан юм. Харин анхны арга хэмжээ нь түүний төсөөснөөс огтор байлаа. Тэр үед алдартай дуучин Ханк Сноугийн тоглолтын цочин дуучнаар багахан хугацаанд л тайзан дээр гаргасан юм. Элвис үүнд дургүй байсан ч энэ нь менежер Паркерийн тооцоолсон стратеги байжээ. Өндөр нэр хүндтэй дуучны тоглолтонд Элвисийг багтааснаар түүний нэрийг үндэсний хэмжээнд хүртэл таниулах маш үр дүнтэй арга байсан юм. Энэ стратеги маш их амжилттай болж цаг өнгөрөх тусам үзэгчид Ханк Стоунаас илүү Элвист татагдах болсон юм. Өөрийн үзэгчээ алдлаа гэж бодсон Ханк Стоун ууралсан ч Том Паркер Элвист бүхнээ зориулан ажиллахаар шийджээ. Үндэсний хэмжээний од болсон Элвис дараагийн шат руу улам өсч олон шин зүйлд сорилт хийж эхлэв. Нэг удаа тэр микрофоны хөл дээр гიშгэж дуулсан нь гайхалтай цуурай үсгэж шинэхэн дуугаралт төрүүлжээ. Тэрээр хөгжмийн шин аргууд туршихад улам дурлаж хоосон агуулга дотор бичлэг хийж дууны байгалийн цуурайг ашиглан хүчтэй амьд тоглолтын мэдрэмжтэй бичлэг гаргасан байна. Тухайн үеийн технологи сул байсан учраас өөр сонголт байгаагүй ч энэ арга нь гайхалтай үр дүн авчирч түүний альбомууд бүгд амжилттай борлогдов.
Түүний цомгууд Billboard жагсаалтын нэгт хүртэл гарч алдартай jazz дуунуудыг өөрийн хэв маягаар дахин бүтээж олныг шуугуулсан. Элвисийн оролцсон телевизийн шоу бүр нь асар өндөр үзэлттэй болж тэр үеийнхээ соёлын бэлэг тэмдэг нүүр царай болжээ. Хожим нь Нобелийн шагнал хүртсэн агуу дуучин Боб Дилан хүртэл Элвисийн дууг анх сонсоход яг л дэлхий дээр юр бусын хүн бууж ирсэн юм шиг санагдсан гэж хэмээн дурсан. Мөн Beatles хамтлагийн John Lennon Элвисээс өмнө юу ч байгаагүй гэж хэлсэн байдаг. Гэвч ийм их нөлөөтэй хувьсгал хийсэн од байсан ч Элвисийг эсэргүүцэгчэд шүүмжлэгчидэж олон байлаа. Ялангуяа Ахмад уламжлалт үзэлтэй үеийнхэн Элвист маш их дургуутж байв. Тухайн үед цагаан аристочид бол цэмцгэр костюм өмсөөд зөв даруухан тулдаг байх ёстой гэж үздэг байсан юм. Харин Элвис тайзан дээр ташаагаас авчуулж хүснээрээ бүжиглэж хөлөө эргэлдүүлдэг нь тэдний нүдэнд бүдүүлэг ёс журмгүй мэд харагджээ. Тэд Элвисийн хөгжмийг дууны чанар муутай соёлгүй гэж шүмжилдэг байсан ч залуу үзэгчид түүнийг хайрлаж шин дуу гаргах бүртэн Billboard жагсаалтын нэгийг эзлүүлсээр байв. Ингэж нэр хүндэн тэнгэрт хатгад Элвисийн алдарт Love Me Tender дууны нэртэй адил нэрт кино хүртэл бүтээгдэв. Анх кино өөр нэртэй байх ёстой байсан ч Элвисийн дуу хит болсны дараа киноны нэрийг шууд л өөрчилжээ. Ийм хурдан хийгдсэн кино амжилтгүй байх болов гэж төсөөлсөн ч эсвэргээрээ тухайн жилийн орлогоороо тэргүүлсэн эхний 20 кинонд багтаж том амжилт үзүүлсэн юм. Мөн Love Me Tender дуу нь 7 хоног дараалан Billboard-ийн нэгт гарч Элвисийн алдарт үе зогсолтгүй үргэлжилж байлаа. Элвисийн оролцсон кино бүр амжилттай байсныг анзаарсан менежер нь түүнийг дахин кинонд тоглуулж эхэлсэн. Түүний дуун дээр тулгуурлан бүтээгдсэн дараагийн кино Jailhouse Rock ч бас том хит болсон. Сонирхолтой нь Японд энэ киног Kangaku Rock буюу шоронгийн рок хэмээн орчуулан гаргасан байдаг. Кино дундах лайв үзүүлбэрүүд нь бараг мюзикл үзэж буй мэт гайхалтай байжээ. Гэвч дуусашгүй мэт үргэлжилсэн Элвисийн алдар нэрийг гинт зогсоосон зүйл нь айрамд татагдах явдал байв. Тухайн үед Америкийн нэгдсэн улсад цэргийн алба заавал хаах журамтай байсан тул Элвис ч мөн адил үүнээс зайлж чадаагүй юм. Америкийн нэгдсэн улсын армийн удирдлага Элвисийн алдартай байдал нь армийн нэр хүндийг хүсгэнэ гэж үзэж түүнд тусгай нөхцөлтэйгээр цэрэгт алба хаахыг санал болгов. Энэ нь телевизийн нэвтрүүлэгт оролцохыг зөвшөөрөх, тусдаа байр гаргаж өгөх, бүр Мемфисээс ирсэн цэргүүдийг цуглуулж Элвисийн бүлэг хүртэл байгуулж өгөх амлалт өгсөн нь урьд өмнө байгаагүй онцгой үзэгдэл байв. Гэвч Элвисийн менежер Том Паркер энэ мэдээг сонсоод цочирдов. Тэр бол бизнесийг нэн тэрүүн тавьдаг хүн байсан бөгөөд Элвис айрамд үнэгүй тоглолт хийж өөрийн үнэлэмжийг бууруулахыг огт хүсээгүй юм. Мөн хит онцгой хандлага авбал анханасаа Элвист дургүй байсан Ахмад үеийнхэн илүү ихээр эсэргүүцэх болов гэж санаа зовж байв. Элвис өөрөө ч амархан замыг сонгохыг хүсээгүй тул тэрээр олон хүн намайг армийн амьдралд тасан зохицож чадахгүй гэж бодож байгаа. Би хиндэж биш, өөртөө өөрийгөө чадна гэдгийг батлахыг хүсэж байна хэмээн хэлээд бүх онцгой нөхцлөөс татгалзан жирийн цэрэг болох шийдвэр гаргав. Гэвч армд орсон даруйд аимшигтэй мэдээ ирсэн нь Элвисийн их нь хүнд өвчний улмаас нас барах гэж байгаа талаар дуудлага авчээ. Элвис яаралтай чөлөө авч эхийнхээ дэргэд очисон ч хэдхэн хоногийн дараа ээж нь 40-д наснда өөд болсон юм. Элвис түүнийг оршуулах үедээ ээж минь бол миний бүх зүйл байсан хэмээн тасралтгүй уйлж хүчтэй зочролд орж хэд хэдэн удаа угаан алтан унсан нь гэрчүүдэд тод үлджээ. Энэ бүхнийг харсан өмнө нь Элвисийг дорд үздэг байсан Ахмад үеийнхэн түүнийг дахин өөр нүдээр харах болж тэдний хувьд Элвис бол дүрсгүй залуу биш харин эх орондоо үнэнч чин сэтгэлтэй нэгэн эр хүн болж харагдсан юм. Элвисийг цэргийн алба хааж байх хугацаанд түүний хоёр жишин дуу Billboard-ийн жагсаалтанд дараалан нэгдүгээр байрыг эзэлж тэр дахин нэгэн урьд өмнө гараагүй амжилтыг тогтоов. Гэвч 1 жил 6 сарын цэргийн амьдралаа дуусгаад эргэн ирэхэд олон нийтийн сонирхол төсөөснөөс нь ч хурдан буурч эхэлжээ. Ялангуяа Beatles-ийн гарч ирсэн нь Элвисийн байр суурийг илт доройтуулсан юм. Beatles-ийн дэлхийд даяарх хүчтэй давлгаа гарч шинэ үеийн хувьсгалт дүр гэсэн нэр хүнд нь дорхноо Beatles руу шилжиж ядав. Элвис дуулалтын хэм маяг хөгжмөдөө өөрчлөлт хийж бүх хүчээрээ хичээсэн ч нэгэнт холдсон олон нийтийн сэтгэл буцаж ирсэнгүй. Харин энэ бүхний цаана түүний менежер байсан гэдгийг тэр үед хүмүүс мэдээгүй юм.
Битлз дэлхийг тойрон аялан тоглолт хийж хаа сайгүй шүтэн бишрэгчтэй нэмсээр байхад Элвис зөвхөн менежерийнхээ улмаас хойд Америк твээс гарч чадахгүй байжээ. Учир нь түүний менежер үнэндээ хууль бус сагааж байсан бөгөөд Том Паркер гэдэг нэр нь жинхэнэ нэр нь биш байв. Цэргийн арминд хошууч генерал байсан гэх яриа хүртэл худлаа. Тэр зүгээр л өөр газраас авсан нэр төрийн цолыг ашиглаж өөрийгөө тийм хүмүүд харагдуулдаг байжээ. Хэрвээ тэр Америк твээс гарвал дахин орж ирж чадахгүйгээ мэдэж байсан тул Элвисийн бүх гадаа тоглолтыг хориглож түүнийг жижигхэн шорон мэт хүрээнд төгссөн байна. Үүгээр зогсохгүй Элвист маш олон ажлууд тулгын хийлгэж түүний үнцийг улам бүр хямдхан харагдах болсон юм. Тэрээр тоо томшгүй олон чанаргүй кинонд түүнийг тоглуулж урд нь Элвисийн бүтээсэн тэр нэр хүнд имиж нэг л мөчөд навс унах шалтгаан болжээ. Нэмж хэлэхэд Том Паркер өрт хөлбөрт унаж мөнгөний хэрэгцээ гарч ирэх бүртээ Элвисийг тухайн газар нь шууд л тайзан дээр гаргаж тоглуулж өөрийнхөө өрийг төлөвлөх хэрэгсэл болгож ашигладаг байв. Тухайн үеийн энгийн менежерүүд уран бүтээлчийн орлогын 10-15%-ийг авдаг байсан ч Том Паркер ичгүүр сонжуургүйгээр Элвисийн орлогын яг тал хувийг авдаг байв. Энэ үеэс Элвис асар их дарамттай болж тэрийгэ арих хоолоор дарж оролцоор эрүүл мэнд нь алдагдаж хинч танихааргүй боллоо жин нэмсэн юм. Үүн дээр нэмэгдээд тэр эхнэртэйгээ үл ойлголцож эхлэв. Эхнэртэйгээ Элвис 1959 онд армийн албан хаагчийн хувиар Германд очиж байхад түүнтэй танилцсан бөгөөд тухайн үед түүний эхнэр 14 настай, Элвис 24 настай байсан. 7 жил үерхсний эцэст 1967 онд Лас Вегас гэрлэж 68 онд тэдний цорын ганц охин Лиза Мари Пресли мэндэлжээ. Тэд олонний хайрыг хүлээсэн хос байсан ч харамсалтайгаар гунигтай төгсгөлд хүрсэн юм. 1977 оны 8 дугаар сарын 16-нд дэлхийг сэрдгийлсэн мэдээ цацагдлаа. Тэр гэрийнхээ угаалгын өрөөнд ухаан алдсан байдалтай олдож түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн ч дахин сэргэж чадаагүй юм. Үүний дараа Элвисийн үхлийн талаар олон тамга гарсан бөгөөд түүнийг удаан хугацаанд сэтгэл түгшилт, нойргуудал зэргийн эмчлэг юмуудыг хэдрүүлэн хэрэгснээс болж зүрхэн доголдсон гих онол хамгийн ойрхон хэвээр үлджээ. Задлан шинжилгээгээрч эмчилгээний зориултаа эмийн найрлага өндөр хэмжээгээр илэрсэн боловч хууль бус мансууруулах бодис болон архины улмөр огт илрээгүй юм. Харин он жилүүд өнгөрч түүний нэр мартагдах үед Элвис амьд гих зурхал үе үе гарч ирдэг. Ялангуяа Мухаммед Алигийн хажуу зогсож байгаа гих нэгэн алдартай зураг олон хүнийг төөрөгдөлд оруулсан. Гэвч анхны бичлэгийг нэг шалгасны үр дүнд уг хүн нь Элвис биш өөр хүн болох нь тодорхой болж энэ бүхэн зүгээр л нэгэн цуурхал болох нь батлагдсан юм. Ингээд Элвис бидний дурсамжид мөнхөд 42 настай хэвээр үлдлээ. Хэрвээ тэр амьд байсан бол өнөөдөр 88 настай байх байв. Харин Том Паркерийн хувьд 1977 онд Элвис Пресли нас барсны дараач түүний гэр бүлийн менежментийн ажлыг үргэлжлүүлэн хариуцсаар байв. Гэвч түүний Элвисийн орлогоос авдаг 50% шимтгэл нь хэд өндөр бүр хууль бус түвшинд хүрсэн хожим илчлэгдсэн юм. 1980-аад он гэхэд Преслигийн гэр бүл Паркерийг эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж тэрээр Элвисийн орлогыг удаан хугацааны турш шудраг бусаар хүртэж ирсэн нотлогдов. Үүний үр дүнд Паркер Элвистэй холбоотой бүх эрх бүрэн эрхээсээ салж Преслигийн гэр бүлийнхэнтэй дахин хамтран харилцах эрхгүй болсон юм. Том Паркер 1997 оны 1-р сарын 21-нд Америкийн нэгдсэн улсын Невада мужийн Лас Вегас хотод зүрхний шигтээсийн улмаас нас баржээ. Хэрвээ танд энэ видео сонирхолтой санагдсан бол лайк дарж дэмжээрэй. За тэгвэл дараагийн видеогоор уулзцгаая.